Чи зүгээр л нэг үнгүй пива уухын төлөө хөршийнхөө эхнэрийг мөрөн дээрээ тохоод нам гарах газраар гүйж чадах уу? Энэ асуулт чамд солиотой сонсогдож магадгүй ч яг одоо дэлхийн хамгийн аз жаргалтай улс болох Финландд бол энэ бол зүгээр л нэг энгийн зуны спортын төрөл юм. Финландчууд бол дэлхий дээрх хамгийн этгээд болзооны тоглоомтой хүмүүс гэдгийг чи мэдэх үү? Тэдний хамгийн алдартай нь эхнэр үүрэх дэлхийн аварга шалгаруулах тэмцээн юм. Энэ тэмцээн яаж үүссэн гэж эрт дээр үед Финландын ойд Ронкайнин гэдэг алдартай дээрэмчин амьдардаг байж тэр өөрийн бүлэгтээ шин залуус элсүүлэхдээ зэрэгэлдээ тосгоноос эмэгтэй хүн хулгайлж үүрээд зүгтааж чадсан хүчтнийг л сонгодог байсан гэсэн домог бий. Харин өнөөдөр энэ нь жинхэнэ олон улсын хэмжээний солиотой спорт болж хувирсан байна. Дүрм нь маш энгийн хэрнээ харгас. Чи хамтрагч эмэгтэйгээ мөрөн дээрээ мордуулад ус шавар элсгээд төрөл бүрийн саадтай замаар хамгийн хурдан гүйх ёстой. Хамгийн гол нь нөгөө бүсгүй чинь дор хаяж 49 кг жинтэй байх ёстой. Хэрвээ үүнээс хөнгөн байвал цүнхэнд нь нэмэлт тухай хийж хүндрүүлнэ гэд боддоо. Энд эхнэр гэдэг үг нь зүгээр л бэлэгдэл шүү дээ. Заавал өөрийнхөө эхнэрийг үүрэх албагүй найз охиноо эсвэл бүр огт танихгүй эмэгтэйгч үүрээд гүйж болно. Хамгийн гол нь тэр эмэгтэй 17 нас хүрсэн байх ёстой. За ингээд ялагч боллоо гэж бодъё. Шагнал нь юу гээч? Алт мөнгө. Үгүй ээ. Финландчууд тийм уйтгартай биш. Тэд ялагч хостоо нөгөө үүрч гүйсэн эмэгтэйнх нь жинтэй тэнцэх хэмжээний цэвэр пив бэлгэлдэг. 50 кг жинтэй бүсгүйг үүрч гүйсэн бол 50 литр пив аавна гэсэн үг. Энэ чинь л жинхэнэ мотивац биш гэж үү? Энэ тэмцээнд оролцоод пивон далайд сэлмээр байгаа бол бяртай найзыгаа коммент хэсэгт яг одоо меншн хийгээрэй.